Улсын онцгой комиссийн шуурхай бүлэг 2015 оны 12 дугаар сарын 16-наас 28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж өвлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ. Гамшигын эрсдлийн үнэлгээгээр Арханга, Баян Онгор, Баян Үлгий, Булган, Говь Алтай, Дорнод, Хинти, Дорн Говь, Дорнод, Дунд Говь, Завхан, Өмнө Говь, Сүхбаатар, Сэлэнг, Ховд, Хөвсгөл, Хинти, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зуудтай, 20 аймгийн 110 сум Зудрахуу, Дархан уул, Говь Сүмбэр, Өвөр Ханга, Орхон аймагт өвлжилт хийвэн байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу өвлжилт хүндэрсэн 16 аймагт хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч нэгдсэн удирдлагаар хангаж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг улсын онцгой комиссд ирүүлэхийг өвлжилт хүндэрсэн зарим аймгийн засаг дарга онцгой комиссийн дарга нарт үүрэг болгожээ. Мөн засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлсэн 2011-с 2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй 2011-с 2014 онд бүрдүүлсэн тижээлийг 50% хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс тижээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт улсын онцгой комиссаас даалгасан байна.